За үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргье. 25 дугаар суваг телевизийн сонгон үзэж байгаа бүх үзэгчдэд чин сэтгэлээсээ маш их баярлалаа гэдгээ хэлэхэд таатай байна. За манай танаа тооны нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаад за үнэхээр бас нэг юм хөдөлмөрч зүтгэлтэй маш гайхалтай гэж хэлж болох нэгэн гэр бүлийг олсон байгаа. Үнэхээр гоё гэр бүл шүү. Учир юу вэ гэх юм бол би бас одоо мэддэггүй байж. Одоо энэ хадад виллагаар салаад ийшээгээ явхаар одоо харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цуслан байдаг гинэ. Одоо би бас анх удаага сонсч байгаа. За ийм тусгай хэрэгцээтэй хүмүүс зориулсан ер нь яг иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг газрууд бас цөөхөн шүү дээ. Тэгсэн чи одоо ийшээгээ салаад хадад виллагийн ийшээгээ салаад явхаар тийм одоо харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан зуны цуслан байдаг гин. За энэ цусланг нэг эхнэр нөхөр хоёр ажилуулдаг юм байна. За тэр эхнэр нөхөр хоёр бол бас хоёулаа харааны бэрхшээлтэй ийм залуучууд байгаад байна. За тэгээ энэ хүмүүсийг бид нар хайж олоод холбоо тогтоосон. Тэгээд одоо бол тэгээ бид нар энэ яг одоо өөрийнх нь ажил дээр яваад очиё. Одоо уулзъя гэсэн чинь угаасаа яг өнөөдөр бол энэ цуслан дээрээсээ ирээд юм аваад тэгээд дахиад өөр тэр нэг сургалтын төв энтер байдаг юм шиг байна л. Одоо хэдүүлээ уулзахаар аягүй сайхан дэлгэрэнгүй болно. Тэр газар руугаа юм аваачих юм аа гэдгийгсэн. Тэгээд одоо энэ ч нэ ирдсэн байгаа. Хэдүүлээ очоод ямар айл байна, ямар хүмүүс байна, юу хийдэг юм байна, яадаг юм байна. Сайхан уулзаж танилцаж өнөөдөр хамтдаа хонж бас нэгэн сайхан нэвтрүүлэг бэлдээ гэж бодож байна. За тэгээд нэвтрүүлэгтэйгээ хамт байгаараа хэдүүлээ хадад вилаараа хөдлөө. За 3 хурд сааруулагч гараад дээшигээ зүтгэсэн байдгүй. За энэ л юм шиг байна да. Хэдүүлээ. Яа дараа. За сайн байна уу? За сайхан үлдчихнэ үү та? Сайхан үлдчихсэн, сайхан. Сайхан. Оюун бат байна уу? Байна. За дотор байна уу? Дотор за би даа. За. За явуулчихлаа. Эндээс нэг санд ширэмээр аавна гэдсэн юм. Энэ цасаас мундаг унсан биш үү? Мундаг орсон. Мундаг орсон. Ингээд дээрээ. За сайн байцгаана уу? За сайн байна уу? За л. Хаалганы наад цаанаас. За сайхан үлдчихэж байна. Оюун бат. Мөн үү? За бичлэг шууд явж байгаа шүү. Бичлэг шууд явж байгаа шүү. За. За өвлжээ сайхан уу? Сайхан. За та түрүү нэлээ эртэр үү гайгүй? Аггүй савгуулын чи ирээд тэгэл. Өмнөхөө ирээл байж байна. За маань нэвтрүүлэг үргэлжилж байна. За бид нар зорьсон газараа зорьсон хүмүүстэйгээ уулзахаар hirчлээ. Одоо бол бид нар энэ бэлхийн чи юуны ам гэдэг юм бэ? Хадд байлаа. Хаддын ам гэж байна тий. Хаддын аманд байрладаг одоо тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн ди ялангуяа харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цуслан байдаг гэдгийг би бас анх удаага сонслоо. Одоо яг юугаа нуух уу тийм ээ? Анх удаага юм цуслан байдаг гэдгийг сонслоо. За тэгээ та хоёрын тухай бол би бас хүнээс дамжуулж сонссон. Тэгээд цаг тоолоод нааш ирж байгаа нэг юм байгаа шүү. За өөрсдөө нэг танилцуулаач. За намайг Оюун бат гэдэг 95% харааны бэрхшээлтэй тийм залуу байна. Хуваараа бизнес эрхэлдэг тийм ээ. За хуваараа тий бизнес эрхэлдэг бас тэгээд нийгмийн харилцаанд олон нийтийн ажилд бас нэлээд оролцдог. Бараж ДОБ-ийн холбоонд ажилладаг. Тийм залуу байна. Таны хувьд? За намайг их мандах гэдэг яг 100% харааны бэрхшээлтэй. Монголын харааны бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих оюунлаг төв гэж төрийн бас байгууллага байдаг. За тэрнийг 2013 онд анх Японд сурч байхдаа нээсэн, байгуулсан. За тэгээд одоо яг тэр байгууллагынхаа үйл ажиллагааг хариуцаад явдаг. Тэр байгууллагын тэргүүн гэж явдаг. Тий. Зөв бас тийм төрийн бас байгууллага юм тий. Төрийн бас байгууллага тэргүүлээд явдаг юм шүү дээ. За бид хоёр одоо ингээд манай хоёр энэ ч бол яг одоо энэ бидний байгаа энэ газар бол нөгөө нэг харааны бэрхшээлтэй хүүхдүүд зориулсан цуслан маань мөн тийм ээ. Тий. Энэ цуслан. Хэдүүлээ эндээ байгаа дээр цуслангийнхаа тухай жоохон мэдээлэл хүмүүст өгөөд тэгээд сайхан орчин байгалаа харуулаад дараа нь ажил нь хаана вэ? Ажил Хүннү моолын замын эсрэг талд. Хүннү моолын замын эсрэг талд. Ярмаг юм байна тий. Тэнд бол одоо хэдүүлээ дараа нь очиж болно тий. Болно одоо. Тэнцээ очиод одоо имлэгийн үйл ажиллагаа явж байгаа юу? Одоо ерөнхийдөө бол ер нь тэнцээ бол одоо бит хоёр л ажиллаж байгаа. За. Тий. Урд нь бол яг
массажистууд ингээд аваад ингээд ажиллаулдаг байсан. Тэгээд би бас төрөөд жоох хүүхдтэй. Тий, тэгээд одоогийн байдлаар яг бит хоёр ингээд яг нөгөө хүүхдийн цаг завыг хараад бас ингээд тий. Зохицуулаад зөвхөн өөртөө л яаж байгаа. Тийм байна. Одоо бас хүн аваад ажиллаулаад байх бас тийм юу бас бүрдэхгүй л байгаа юм байна тий. За энэ туслан гэр нь хэдэн онд байгуулва? За одоо бүр эхнээс нь ярих юм бол ийм. Би чи 2009 онд анх удаа яг Япон явж исэн. За. Олон улсын харааны бэрхшээлтэй иргэдийг дэмжих төв гэж байдаг. За. За тэр төв маань яа гэхээр Азийн одоо хөгжил муутай дорой бураа орнууд байдаг шүү дээ. Тийм орнуудаас харааны бэрхшээлтэй хүмүүсийг одоо Японд авчирч сургаад за тэгээд мэрэгжил эзэмшүүлээд буцаагаад одоо тухайн орн руу ингээд буцаадаг. За. Тийм хэдэн жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг. За яг сургуулийн хувьд бол 3 жил хагас. За 4 жил. За тэгээд бакалавр, магистр гэдэг ингээд үргэлжлэн явдаг. За. За би болохоор 2009 онд анх очоод за тэгээд Цукуба их сургуулийн харьяа харааны бэрхшээлтэй хүний сургууль гэд байдаг. За тэнцэн зүүж, төөнүүрч, бариад засалч гэдэг мэргэжлэр 3 жил хагас, 3 жил гарan сураад улсын лицензийн шалгалт өгдөг Японд эмчилгээний эрх авахын тулд. Тийм. Тэр шалгалтаа өгөөд тэгээд 3 эрхээ гурвангийн авсан. За тэгээд Кюшуд 1 жил судлаач ажилтан гэдэг юугаар 1 жил сурсан. Тэгэд тэнд сурж байхдаа дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн дунд зохион 2 жил нэг удаа зохион байгуулагддаг. Тийм юу байдаг. Зохион бичлэгийн уралдаан байдаг. За. Ингээд төв твээр нь салгаж зохион байгуулдаг байхгүй юу? Тийм тэрэнд оролцсон. За. Тэгээд тэрэнд ороод төрүүлээд. Тийм тэгээд тэрнийхээ мөнгийг чинь шагналын олон улсын тийм юу байсан учраас юутай бас хөөрхөн шагналтай. Тийм. Нэлээд гайгүй шагналын савтай. Тийм. Тэгээд тэрийгэ хашиглаад анх энэ 2013 онд энэ төрийн бас байгууллагыг Японд байхдаа анх байгуулж ирсэн. Явуулж исэн үйл ажиллагаа маань болохоор хөдөө орон нутагт байгаа харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд явдаггүй байгаа харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг олж илрүүлээд сургуульд оруулах үйл ажиллагаагаар анх манай төрийн бас байгууллага үйл ажиллагаа эхэлж ирсэн. Одоо 10 хүүхэдтэй би. За. 10 хөдөө орон нутгаас авчираа сургаж байна. Хамгийн анхны одоо авж исэн хүүхэд маань одоо энэ жил ингээд 12 дугаар анги төгсөх нэ. Тийм. Ямар гоё. 17 онд нэг Японд очиж таарад. Тэгсэн чинь NHK-гийн радиогийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн хөтөч гэдэг нэг тийм радио нэвтрүүлэг байдаг. За. Тэрэнд орсон. За тэрэнд орохдоо одоо Монголын одоо харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо боловсролын орчин ингээ Монголын тухай ярьлаа. За тэгээд одоо яг цаашдаа одоо яг оюунлаг төв юу хийхийг зориод байгаа юм гэдэг тухайгаа ярилцлага болсон. Ер нь бол харааны бэрхшээлтэй хүүхдүүд гэртээ байна. Тэгээд сургууль дээрээ байна. Тэгээд томчууд ингээ байхаараа бити бол аюултай байж гэдэг үүднээс дандаа хандаад идэх байхгүй юу. Тэгэхээр нөгөө харахгүй байгаа хүүхдүүд чинь бүх юмаа барьж үзчихэд сурдаг учраас тэгээ харчгаарч юу ч мэдэхгүй л хүн болоод байгаа юм. Иймэрхүү тийм хүүхдүүдэд зориулсан юу ч хамаагүй бүр яг ингээд аюултай зөвлийг хүртэл биеэрээ ингэж одоо туршиж үзэх тийм боломж бүхий тийм одоо кемп туслантай олмоор байна. Орчин бүрдүүлэх хэрэгтэй байна гэж тий. Анх тэгж ярьж эхэлжсэн энэ тусланг бол. Зөв. Тий. Тэгээд миний тэр ярилцлагыг сонссон одоо нэг Япон ээж. За хоёлоо нийлж агаад Монголд одоо ийм одоо чиний хэлээд байгаа тусланг байгуулъя. Гэт анх 2017 онд тэгж ярилцаад 18 онд нээжсэн. За. Тэгээд яг хөө манай туслан бол одоо за нэг 35-аад хүүхэдтэй бол авчна. Тэгээд зундаа дулаан орохоор л ажилдаг. Тийм байна. Ер нь бол зуны л улиралд ээлжүүдээ авдаг гэсэн үг байна тийм ээ. Тий. Тэгээл яг хөө харааны бэрхшээлтэй хүүхдүүд ирж гин. За тэгээд давхар бэрхшээлтэй хүүхдүүд ирнэ. За тэгээд дээрэс нь яг дөнгөж харааны бэрхшээлтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй болоод одоо ингээд хэцүүдж байгаа одоо амьдралд яах уу гэдээ ингээд тулгамд нь штэ. Тийм одоо эцэг эхчүүдтэй бас энд ингээд уулзалт хийдэг. Одоо ийм арга зам байна.
Тэ хүүхдээ сургая, боловсруулъя. Тэнд тийм хүнтэй очиод уулз тэр тэгэхээр одоо ингээд тэгин ингэн ингээд одоо сэтгэл готрлаас нь арай гайгүй болгодог ч гэдэг юм уу тий. Эрүүл сарвал байж исэн хүүхэд гинт одоо ингээд хэцүү бэрхшээлтэй болно гэдэг бол аав ээжүүдийн хувьд гэр бүлийн хувьд ч одоо зүгээр маш том проблем үүсэж байгаа шүү дээ тий. Тэгээ яг хөдөөгөр нутгуудаар нөгөө хараны бэрхшээлтэй хүүхдүүдийг би өөрөө хайгаа явдаг байхгүй юу. Тэгээ ингээд явж байхад нөгөө хүүхдээ нуучдаг хүмүүс гэр бүлүүд зөндөө олон байна. Шалтгаан хөгжлийн бэрхшээлтэй учраас. Ах маань энд нэг бас ах маань ахнаас сууж та. Жоо биш дөхөж. Ах маань бол манай хоёр тусалж яваа юу? Тий. Хэн блэ хаа? Энэ нэг Төмөр Баатар. За. Цуг ажиллаж гин үү яаж гин? Гүа би энэ охноор түнхөр өвдөд болж өгөхгүй тэгээд ариулаад зөө тавиулаад. Тэгээд нөгөөх маань зүгээр болсон. Тэгээд энэ хоёрт өнөөдөр ингээд наашаа яваа ихлээр бас эрүүл агаар тарангаа ажил нэмэр болдог гээд тийм болж яваа хүн биш үү? Тийм болж. Бас одоо хүүхдүүдэд зориулсан юм Монгол өргөөг тогтчулсан юм байна тийм ээ. Энэ нөгөө харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг нөгөө одоо уун хаан тоон ямар зүйлүүд байдгийг те авдроор энэ зүйлүүдийг манай харааны бэрхшээлтэй хүүхдүүд ч одоо байж тэмтэрч мэдэрдэг учраас амхандаа бас үзүүлэх гэж ийм ирээн гэр ер нь бол зориулж анханаас нь захиалж хэлж авчихсан. Тийм. Тэгтээ үйл ажиллагааг бол бид хоёр бас сондоо чиглэл рүү хандуулж байна л да. Ягаад тэгэхээр нөгөө бүтэн жилийн хугацаанд ингээд сургууль сураад сургуулаас юм сонсож байгаа 6 сар дөнгөж сургууль хамгаалалт мансан дээр хийж байгаа шүү дээ. Тэгвэл дахиад хичээл за инээ тэрэ ихэр чи хүүхдүүд бас дургуутсан. Тэр учраас хүн л болсон цаашдаа амьдрахын тулд хоол ундаа хийж идэх ээж аав нь хажууд мөнгө биш шүү дээ. Тэгээд ингээд ээж аав нь бити болж чадахгүй гэсээр гад хоол унд гэсэн хийж сураагүй хүүхдүүд зөндөө байгаа байхгүй юу. Хүүхдийн хүсэл зорилго дээрээс сулбаалаад одоо ингээд цэслэнгийнхаа нэг өрөөг ахын сургалтын өрөө болгоод ахын сургалт гэдэг маань болохоор одоо ингээд лесо билетик одоо ингээд пэйж гурлийн илдвэр махны мод бүгдийг тавиад галзуухны хэрэгслэн тэгээ харааны бэрхшээлтэй хүүхдэр өөрөөр нь ногоог нь арилгуулад өөрөөр нь хоолыг хийлгээд хувцсыг эндүүдүүлээд юмыг угаалгаад одоо энэ ахын сургалт гэдэг маань одоо ингээд оёдл моёдл хийлгэн тэгээд ийм үйл ажиллагааг сүүлийн 4 жил ер нь төлхөө барьж ажиллаж байна. Энэ маань болохоор тухайн хүүхдэд бол хэрэгтэй зүйл. За энэ цусланд одоо ингээд ямар нэгэн байдлаар бол төрийн оролцоо бол байхгүй гэж байгаа тийм. Байхгүй гэж байгаа тийм. Энэ бол цэвэр яг өөрсдийнхөө одоо яг үйл ажиллагаагаар санхүүжүүлээл тэгээл яг бор сүрхээрэл явчихна гэсэн үг. Өөрөөс бол одоо юу юм бэ лээ. Цусланд бол ингээ хүүхдийн амарсан доогоор бол мөнгө өгдөг юм байлээ. Тэр нэг код байдаг байгаа. Тэр кодын мөнгийг одоо авъя бас тий. Төрөөс ингээд үзүүлж байгаа одоо тусламж зэмлэг тийм одоо кодынх нь зарчмаар нь авъя гэд харилцсан боловч Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цуслангийн статус гэж батлагдаагүй юм лээ. Байхгүй учраас. Одоо хүртэл батлагдаагүй байгаа. Гэхдээ энийг бол одоо төр засаг маань улсын хурлын 2 хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй болсон шүү дээ. Уламжилсан байгаа. Гэхдээ энийг бол одоо бас баталж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ цуслангийн чинь бид хоёр одоо хуваасаал зардал мөнгө гаргаал ингээл явж байгаа болохоор бас тийм л байдаг л да ер нь. Яг үнэ. 18 онд анх удаага үйлчлэн байгуулж байгаа. Одоо ч 7-8 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо болтол байхгүй байна гэдэг бол бас жоохон шүүмжлэлтэй хойрог байна л гэж би бол одоо шууд хэлмээр байгаа байхгүй. Ийм хойрог залах уу. Энийг ингээ оруулаад тэрийг галс ингээд батлаад боловсруулад ингээд юу нь болохгүй. Тийм сөр өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цусланг байгуул гээгүй шүү дээ. Байгуулчаад ингээд ажлуулаад аваад явж байгаа улсууд дэмжлэг үзүүлээч л гэж хэлж байгаа байхгүй ер нь бол. Ер нь бол хараа ингэсэн. Анх энэ цусланг байгуулахад за үйл ажиллагаа яаж авч явах вэ? Тэ? Мэдээж ингээд маш олон хүүхд авчирн сургана хонон тэ бүгдээрээ идэж ууцхаар мэдээж тэр хүүхдүүдийг асарч хамгаалах хасрагч догооч багш нар ингээд хэлдэг болно тий. Тэгэхээр за энэ цуслангаа яаж авч явах вэ? Хаанаас санхүүжих вэ? Гэт ингээд яхад бол миний ганц ингээд одоо нөгөө өөртөө ихтэйгээр чаддаг юм чинь одоо зүүж төнөрч бариад засалж. Би бол Япон улсын эрүүл мэндийн шинжилгээ ухааны магистр цолтой байхгүй юу? Тий. Тэгэхээр яг өөрийнхөө чаддаг юмар л одоо нөгөө өөртөө ихтэйгээр хийж чадах учраас одоо тэр ярмагтайгаа ажлынхаа байрыг нээж исэн. Бас яг энэ цуслантай хамт нээж исэн. Тэгээд тэнцэнээс олсон орлогоо энэ цусландаа буцаагаад зарцуулдаг. Хүүхдүүдтэй буцаагаад зарцуулдаг. Ер нь бол тийм байх. Тийм. Гэхдээ бол бас хүүхдүүдийн чинь нэг тийм тодорхой хэмжээний төлбөр төлж ирж амарх уу? Тийм ээ. Одоо нөгөө тусланд явахд чинь угаасаа л бүх юуны туслангуудны бочонкны төлбөр гэл нэг юм байдаг шүү дээ, тийм. Тиймэрхүү юм бас төлж боломжтой боломжгүй бол бас байдаг. Яг янз бүрийн хүүхдүүд ирж байгаа шүү дээ, тийм. Бүтэн хүн ч хүүхдүүдээс болохгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр яг
боломжтой ч юу ах те. Ер нь бол яг нэг хоногийн 20,000 төгрөг гэж авдаг. Сүүлийн 2 жил Сүүлийн 2 жил авч эхэлж байна. Тийм. тэгвэл үнэхээр бид чинь 5 6 багш салинжуулна хоол тэгээд өдөрт 40 50-ны хоолгонд өдөрт 3 хоолтой шүү дээ. Тэгээд явахаар чинь үнэхээр бас Өдөрт тийм тэгээд таймаа энэ тагаа байшин савны нэг зардал засвар гээд гэдэг бас яваад Тийм шүү дээ. мэдээж хүүхдүүд бас хэцүү байхгүй юу? Ингээд төлбөртөө 20,000 төгрөгөө гэд ингэчээр яна тийм үү гэд ингээд ирж чадахгүй болчихж байгаа хүүхдүүд бол байна. Тийм. Тэгэхээр тийм хүүхдүүдийг за чимээгүүдээ хүрээдэр гэдэг ингээд авдаг. Бусад энгийн одоо хүүхдүүд явдаг туслан чинь бол амар үнэтэй юм билээ шүү дээ. Амар үнэтэй шүү Тийм дээ. шүү дээ. 100,000 гэж явчих тийм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Айлын хүүхдүүд бас байгаад байдаг. Тэгээд энэ харааны бэрхшээлтэй вест массаж төвүүдийн захирлууд бас боломжгүй айлын хүүхдүүдийг даагаад тийм мөнгөний одоо 7 хоногийн 140,000 тэрийг даагаад бас явуулдаг харааны бэрхшээлтэй вест массаж төвийн захирлууд бас байгаа. Байгаа шүү бас. Тийм хүмүүс бол байдаг шүү. Мандах Оюнбат хоёрынхоо ажлаар очиж зочлно. Хэдүүлээ яармаг орж тэрүүгээр гоё бариад цэцэл тэр зүү төнөр хийдэг имлэгийн сонирхуулна. За тэнцээ бас манай мандах маань Япон хэл зааж байгаа гэсэн. Тэр анги танхимаар бас нэг хэдүүлээ орж очлоо. Тэрүүгээр хүүхдүүд нь байж тааруул хэдүүлээ бас нэг уулзаад гарах завшаа олдох нэг уу те. Хэдүүлээ бас харъя. Тэгээд орой гэрт нь очиж байгаа сайхан уучлаа тэхөө. Одоо энэ нэг цуслангийнхаа нэг ганц хоёр бариар ороо гарчав. Тэгээ. Болох уу? Болно. За тий те. За эндээс ихлэ танилцуулъя те. За энэ ингээд манай охтуудын байр. Охтуудын байр. Тий яг ийм 3 өр байгаа. За. Тий яг ингээд зөрөөсөө өргөсөн шүү дээ те. Тий. Ингээд охтууд маань ингээд 6 гэд ингээд нэг за нэг 18 муулаа. Энд ингээд 18 хариулаач юм болчих юм байна. Ингээд байцдаг. За зундаа бол нар үзнэ гэж янзын юм байна уу? Өө сайхан. Тийм байна. Тий энэ балконоор гараад зарим хүүхдүүд чи энэ чинээ сайхан цаймаага уцгаад юм биш. Тийм байна. Нийшээ цастай шүү. Цас ихтэй шүү. Тий. Тийм байна. Энэ дээр гарч байгаа сайхан цаймаага уцгаана. Ааха. Тий. Гоё юм байна. Тий, бид жир нь хийж болох бүхэл зүйлүүдийг хийцгээд юм дөө. Тийм байна. Манайх нөгөө халаалтгүй халаалтаа шийдэж чадахгүй бас л ингээд нөгөө санхүүгийнхаа асуудал дээр халаалттай болчвол яах юм? Өвөлдөө бүр ажиллах юм уу тийм? Ямар гоё юм тийм үү? Халаалттай болчвол бас өвөл ажиллах гээд байгаа юм. Аа. Тэгээ энэ жил уг нь хичээсэн чинь бас арай жоохон барсангүй одоо дараа жил барна. Өөрөж байгаа халаалттай болчихно очиж. Гүрийнэ. За болгоомжтой буугараа. Ингээд дээрээ бас боловсон нойлтой юм биш үү? Тий. Тийм. За эндээ бас нэг юм том нойлтой. Гэрлэн насаагаагүй нөө. Асна уу? Асчлаа. Энд нэг жижиг саунтаа хүүхдүүд саунтай дүүштэй манай хүүхдүүд тийм биш үү? Эндээ жижиг модон саунтай юм байна. Тий. Одоо нөгөө хамаг юм хураагаа тавьсан овоолцсон байна. Тий, хоолоо идцгээд юм. Бас ширээ сандалнууд овоолоод тавьсан. Тийм. Одоо бол ойлгомжтой. Галтгоо яасан хөрхөн гоё юм бэ те. Тийм байна. Ийшийг ахад манай энэ сургалтын байр юм. Энэ юуны байраа? Сургалтын байр. Сургалтын байр үү те? Тий. За хаалга. Энэ манай сургалтын байр. Ааха. Монголдо бас ингээд нөгөө хаалгаанд ороод те хардаг болох боломжтой харааны бэрхшээлтэй болцсон байгаа хүүхдүүдийг бас олж илрүүлээд хаалгаанд оруулдаг. За. Бид хоёр. За одоо хөдөө орон нутагт байгаа эмнэлэг юуны үйлчлэгээ авч чадахгүй байгаа цэцэн тийм хүүхдүүдийг олоод зардлын зохицуулаад байрыг гаргаад эмчтэй ярилцаад одоо Сондро эмнэлгийн эмч Заяа гэдэг эмч мундаг эмч байна. Тэр хүмч маань одоо очир дугааргүй за тэрээ үзээд өгөөд тэгээд тэр гал бодрох гээд бас нэг залуу байдгийн сайн саяыг одоо саяны 5 хүүхдийг байртай болгоод. Тэр залуу одоо бид хоёртоо нийлээд 8 хүүхдийг хаалганд оруулсан байна нүдний. Айгуу мундаг бүгдээрээ хардаг болсон. Их хацтай хүүхдүүд. Тий. Тэгээд нөгөө сүүлд нэг хэдэн хүүхдүүд ээж аав нартай бас тэр нөгөө нэг насан туршаагүй хүүхд учраас заавал асран хамгаалагчтайгаа ирдэг. Тэгээд бас нөгөө зочд муудал гээд ингээд байлгахаар бас үнэтэй хэцүү. Тийм. Тэгэхээр нөгөө өөрсдийнхөө байгаа боломжийг ашиглая гээд энийг ингээд ийм хөргөгч өвширээ сандал юм оруулж тавиад ингээд хэдэн ээж аав нарыг ингээд байлгасан хүүхдүүдтэй. Тий. Тэгээд сургалтынхаа байрыг нэг иймэрхүү болгочод байж байгаа юм. Ер нь дандаа бүгд байрны дотроо дандаа болсон нойлтой. Тий. Дүнштэй юм байна шүү дээ тий. Тэгээд одоо нөгөө тэрвэнцтэй хүүхд манад бас ирдэг. Аха. Тэгэхээр нөгөө тэрвэнцгийн замны баашингаа төрөө тэр ахлын Оо халраа. за. Уг нь энэ анги байсан юм. Тэгээд сүүл нөгөө хөдөө орон нутгуудаас хүмүүс авчрах гад
ийм болгоцсон. Ороо орж ирээд тавьчаад байгаа. Тасаг болгоод тавьчихсан. Нөгөө манайх чинь тэгшин талбаас жоохон хомсохгүй юу? Ааха. За энэ дээр гарч үзснэ. Тэгээд энэ дээр гарахаар нөгөө тэгшин талбайтай. Тийм байна. Оо эндээс ч ихтэй янзын харагддаг юм. Тий, энэ дээр их сайхан байдгийг. Энэ дээр их гоё юм байна. Тий. Хоёр бааш манай ихтэйчүүдийн дүр байна. Тэр хоёр жижиг байш нь уу? Тий, манай эрэгтэйчүүд байдий. Оо за. Зоригтойгоор жоохон байрнаасаа хол гадаа байт. Тийм байна. Бас нэг ирчүүд юм гэсэн дээ. Тий. Энэ хойд нэг 100 гаруй метрийн хойд гоё чөлөө байдгийг. Тэнд цор суугаад байдаг, спикерээ аваад очиж тэрэгцтэй хөвгдөө ч гэсэн аваа явдгийг. Түрээд Уяа ээж байгаа би ингээд урдаас нь нөгөө тэрэгцрээ чирээд араас нь хүнээр тшүүлээ тэгээ явчих. Хүүхдийг нь зогтуулахгүй шүү дээ. Тэр ирсэнд бол бүгдийг яг адилхан Тэгэндээ оролцуулна юм. бүгд л юмдаа оролцсон тийм ээ. энэ дээр өстө гоё яваад. Энэ дээр өстой сайхан байт юм Тий, байна. 100 мөнгө бүр ингээд Улаанбаатар тэр чигээрээ харагддаг гэсэн. Янзын харагддаг. Тий. Зүгээрээ. Энэ бол хөвгүүдийн байр юм байна тий. Тий. Хөвгүүдийн байр. Жоохон байна. Шүм. Цаас өстой мундаг орсон байна ашиг. Манай хөвгүүдийн байр. Яг За хөвгүүдийн байраар нэг дөрөв өрөө байгаа. нэг зочлоо. 24 хүүхэд орчт юм. 24 хүүхэд орчихно. Тий. Ааха ямар хөөргөн төгтөө. За Яг ийм ижиг дөрөв байраа бүгдийн байр. Тэгээд тийм байна. 4 орчих юм байна тий. ингээд зургуул. Зургуул орчих юм уу? Тий. Хэд нэг ороод. Би ч өөрөө хөвгүүдтэйгээ энд амьдрна. За. Би охтуудтайгаа нөгөө талд нь амьдрна. Нөгөөдөлтэй амьдрын. Ястаа гоё төгтөө. За тэгээ. За би тэр явчихсан туслангаа танилцууллаа. Одоо эндээс хоёртой хоёроо дагаад бариацлахын төв Яармгийн тийшээ хамтдаа явцгаая. За бид хэд төгжирж явсаар байгаад ямар ч байсан ажлынхаа байран дээр бол ирчлээ туслангаасаа хөдлөв. Тэгээд наашаа явсараад Яармгийн чинь New Garden City гэсэн тийм. New Garden City гэдэг хотхоны одоо доор байрладаг. Манай хоёрын одоо яг барай засал зүү төөнөрийнх нь имлэг дээрэс нь бас одоо энэ чинь сургалт Нэг өрөөгөө ингээ анги тий анги болоод сургалт явж эхэлж байгаа. Тий. Тэгээд ингээд одоо сургалтанд сууж байгаа сурагчид маань бас энэ чинь ирсэн баг шиг юм тийм ээ. Тий, одоо өнөөдөр хичээл юу яах гээд. За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн байна уу? За хичээл ном нь өндөр үү бүгдээрээ? Өндөр. За өөрсдийгөө нэг нэгээр ингээ гараа өргөд танилцуулаарай. За хэн блэ? За намайг бүрэн төсөлтөд би хэлхий өргөө болоосон юм саарам зөвхөн яа ингэж байна. За 116 дахь сургуулийн 8А ингэ суралцдаг бүрэн төгс. За дараагийн охин. Намайг Цэлмэн гэдэг. Би 116 дахь сургуулийн 8А ангид сурдаг. За 8А ингэ сурдаг. За миний төгөн гэдэг лээ. За сайн цаанаа намайг Гоёндэр гэдэг. Би 116 дахь сургуулийн 8А ангид сурдаг. Оо занч дандаа 8 дуурайгийнхан байна уу юу? За манай залах хэн гэдэг лээ? Сод Эрдэм гэдэг. Одоо 116 дахь сургуулийн 12 ангийн сурагч. 12. Одоо төгсөх анги юм биш лээ тий. За одоо төгслөөдөө одоо тэгээд ийшийн шалгалт малгалт гэдэг одоо хичээл ном арай ихтэй байна уу? Харин тийм ээ. Тэгээд Тийм бах тий. Энд чи ирээд яг энэ хүүхдүүдэд Япон хэл заах ёстой юм байна. Ер нь одоо эдгэрт ингээ хичээл орох ёстой юм байна. Ийм сургалт явах ёстой юм байна гэдэг энэ бодол сэтэл ер нь юунаас одоо үүдэлтэйгээр төрөв. Эдгэр хүүхдүүдийг одоо ингээд Япон хэлийг эндээ та сурж эзэмшүүлээд цаашдаа ямар боломжууд нээгдэнэ гэж үзээд одоо энэ ер нь сургалтыг явуулж байгаа лээ. Яг дэлхийн хэмжээнд яг харааны бэрхшээлтэй хүн зүүж төөнөрч барай засалчаар одоо сурах боломжтой сургууль ганцхан Японд байгаа юм. За. Тийм одоо миний төсөөд ирсэн сургууль За. байгаа байхгүй юу? Тийм. Тэгвэл би энд сурж байгаа хүүхдүүдийг бүгдийг нь одоо зүү төөнөрч барай засалж болоосоо гэж бол бодохгүй байгаа. Тийм. Гэхдээ одоо бид нэр Японд би бол 3 дахь оюутан, Монголын 3 дахь харааны бэрхшээлтэй оюутан байсан. За. Таны өмнө 2 төгссөн юм шүү дээ. Тий. Тэгэхээр одоо ахаад сурж байгаа компьютерийн чиглэлээр сурж байгаа харааны бэрхшээлтэй 2 залуу байна. Японд сураад төгсөөд ажиллаж байгаа 1 залуу байна. За зүүж төөнөрч барай засалчаар сурж байгаа 1 бас хүн байна. Жишээтэй тий. Тэгэхээр одоо миний хэмжээнд л одоо энэ хүүхдүүдэд одоо яг боловсрал талаас нь дэмжих туслах
чадах юм нь одоо Япон хэл байна л да. Хамгийн одоо чухал юм чи энэ барил гэдэг байгаа юм ид байна шүү дээ тий. Тий. Энэ бол Монгол цагаан толгойг Япон цагаан толгойтой одоо хослуулад яг одоо ингээд стандартын дагуу хичээл орж байна гэж ойлгож болох нь байна тий. Зүгээр ганцхан дан яриа биш. Биш. Тийм ээ. Тий. Одоо яг нөгөө Япончиг ханцтай штэ. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр ханц бол яг барилаар бол байхгүй. Гэхдээ тэр олон одоо тэр ханцнуудын утгануудыг яг зөв илэрхийлж гаргаж ирэхийн тулд гэдэг юм уу те айгүй олон хүсэгтэй. 104 хүсэгтэй. Барилаараа те. Тэгэхээр тэр болгоныг яг сураад холбоод уншин бичин гэх жишээтэйгээр ингээд явах гэхээр яг барилаа сурахгүй л бол юм жаа хэцүү. Тийм байна. Одоо ер нь ингээд хараа яг ийм хэцүү юмнууд байвал манай хүүхдүүд бол одоо эдгээр бол ямар ч одоо нөгөө цагаан цаас шиг гэдэг шиг эдгээр бол ямар ч элдв янзын бодох санах юмгүй яг одоо ингээд хэцүү юмнуудаа яриул маш их юм ярих баха тий. Одоо ингээд яг хараагүй иргэн амьдрахад манай Улаанбаатар хот маань ер нь хэр ээлтэй хот байна. Хэцүү шүү дээ. Тэгэл нэг санаандгүй явж таяггүй явахын аргагүй шүү дээ. Чинь тэгэл эсвэл таяггүй ч юм эсвэл хүнтэй хамт явахаа зэрэг аргагүй. Таяггүй явахад чинь тэгэл уртхаа тэмдэрэхгүй болохоор чинь тэгэл ямар нэгэн нөхөр ундаг ч юм уу тий. Яж байгаа манай Монголын үе чи ямар их нөхөтэй юм бэ зам чи. Маш их нөхөтэй. Би яг жоохон байхдаа болохоор анзаардгүй байсан юм байна. Нөө хүнтэй яв. Тэгээд нөө орон зай баримжааны хичээл ороод тэгээд тайгаа ингээд гараад явсч. Фүү бурхан минь яасан их нөхөтэй юм бэ гэж анх удаага тэгж анзаарчихсан. Би нэг юм хэлж болох уу? Тэг хэл мэд. Би ингээд манай ээж аав ер нь ингээд ихч ах бүгдээрээ нэг тийшээ өөрөөр тийшээ явангууд дүүвтер завч ойлоо гэдэг. Гэтэ ингээд үлдчихэж байгаа айл одоо том ах нь байна те. Дүүмүүдээ цай маяг бэлдэж өгөөд усмус буцалгаж өгөөд байхгүй бол болохгүй те. Тэгнь. Одоо 8 дугаар ингээд ус буцалгах хоол алаахтайгаа явж байгаа. Мундаг байна шүү дээ. 8 дугаар ангид болоход бол ямар ч бас асуудал байхгүй ус буцалхна гэдэг чинь цаагаан дариулаад эд чинь уучин тий. Тэгнь. Саяхан манай эмээ нөгөө юу байгаад өвдөд. Тэгэхэд нөгөө нэрээ тэгээ хүн яаж хийж байгааг болдгоо юм биш шүү дээ. Эмээ сая энэ ч байсан мөн үү тий. Мөн. Жамаа дагуулад ирсэн байх шиг үн тий. Амар мундаг юм бэ. Хамгийн сайн хийж чаддаг юм юу вэ? Миний аяг тавгуугаах тэгээд юм халаах. Тэгээд хувц цугоноор их хол яг ба хичнээн. Хичнээн хувц цугаах ихэхийг бол хийчин тий. Тий. Аяг тавг маань бол угаалтурлын очихд бол зөв гаргахгүй байгаа нь шүү дээ тий. Мундаг байна шүү дээ. Мундаг байна. За. Шал арчнаа. Тий, шалыг бол сайн авах уу? Би ингээ мөлгөөд арчтай болохоор би бүр баян арчтай болохоор бүр амар хурдан арчтай. Амар хурдан арчна. Тий. Мундаг юм шүү дээ тий. За мундаг байна залуучууд. За бүгдээрээ ялгаж чаа бүгдээрэндээ амжилт хүсье. За тэгээд Японы хамгийн гол нь бүгдээрээ маш сайн сураарай. За тэгээд одоо бас өшөө бас ерөнхий эрдэмийнхаа хичээлүүдийг сайн сураарай. 8 дугаар анги гэдэг чи одоо та нарт юу юуг нэг мэдэхэд 9.11 12 гэл төгсөх болчих шүү дээ тий. Дороо яваад өгөх учраас хичээлдээ бүгдээрээ сайн шамдаарай. Ээж аав хайртай дотны хүмүүсийнхаа үгэнд сайн ороорой. Тэднийхээ ачийг бас хариулсан мундаг хүмүүс болоорой гэж ах нь одоо телевиз үзэж байгаа бүх хүмүүсийн өмнөөс бүгдээрэнд нь хүсье өрөөе. За. За маш их баярлалаа. За бүгдээ練習ээгээ гаргаад байна. За манай эд хичээл. これは辞書です。これは辞書です。 За содоогоос эхлэе. これは辞書です。 За辞書гэж юу вэ? нөгөө тал бичиг. Окей. 2. これはコンピューターの本です。 Бүрэн төгсөө. これはコンピューターの本です。 3. それは私の傘です。 Сэлмүү. それは私の傘です。 Оюун дээр. 私のこの傘です。この傘はこの傘は私のです。私のです。 Эрүүл шимтэй хачир ууд салаад. Усанд сэлж мэлээд шүрмсийн татаалгаад нөгөө энтэл нь яг энэ чинэл л өнө. Нөгөө чэшнийх нь урд нь өвдөх нь яаж вэ? Яг эндээ л өвдөд байна уу те? Тийм гэлс нэг зүү тавьдаг. За зүү тавиулах юм байна те. Яасан бэ? Таны нуруу яасан бэ? 70-ны мэдрэл үү те? За сая зүү урд нь тавиулсан юм бэ те? Тийм тавьсан.
За манайх болохоор барайцлын эмчилгээний барайцлын салон гэж авдаг. Эмчилгээний барай заслын салон гэж байдаг тийм. Такара массаж. Такара. Тий. Тэр нь ямар цэцэгтэй? Энэ нөгөө такарагийн цуслан гэдэг манай цуслангийн нэр байдаг. Тэгээд цуслан гэсэн нөгөө санхүүжүүлдэг үүднээсээ такарагийн гэр гээд утга нь одоо нөгөө тим нэр өгсөн. Зүг. Одоо хөрөнгө оруулагч талаасаа юм ба штэ тий. Тий, ер нь бол яг тэгж өгсөн анханасаа. Тий. За битүүр бол одоо яг барай заслахын эмнэлгийн яг үүдний хэсгээс буюу одоо энэ уг ресепшн хэсэг багш юм тий. Ийшээгээ ингээд одоо нэвт гардаг хаалгах юм уу? Хаалгатай. За энд ингээд талархал байна. Энд ингэж байгаа шаараа үзэгчтэй. Манайхаар үйлчлүүлсэн таны төлбөрөөс олох цэвэр ашиг Монголын харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролыг дэмжих оюунлаг төвийн сургалтын үйл ажиллагаанд 100% хандивлагдана гэсэн байна. Сайн ус бүхэн буян дагуулна гэж. Тэр одоо энэ чинь эмчлүүлж байгаа, үзүүлж байгаа бүх хүмүүсийн одоо өгж байгаа орлого л өнөөдрийн та бидний очиж үздэг нөгөө оюунлаг хүүхдийн туслангийн одоо бүх үйл ажиллагааг одоо санхүүжүүлэхтэй. Тэрний байр савыг одоо засах, сэлбэх, барих, босгох одоо бүхэл ажилд ордгоо гэсэн үг. Энэ ямар учиртай сертификат юм бэ? За манай гэр бүлийн Японд төгсөж ирсэн сургуулиудын орчуулсан нөө орчуулаагүй. Орчуулсан байна. Тэгвэл тийм Монгол төр орчуулсан. За. Зөв эмчилгээний эмчлэг хэрхийн гэрчилгээ гинэ. Тийм нөгөө гурван лиценз авдаг гэж яриад. Тийм байна. Төөндөр эмчилгээний хэрхийн гэрчилгээ, анаа массаж, ши ацуу эмчлэх эрхийн гэрчилгээ гинэ. Манай одоо яг их мандахын Батбаяр огтой их мандахын одоо яг л одоо мандахын маань өөрийн яг одоо нэг эзэмшсэн мэрэгжлийг 3 янзын төрлөөр эмчилгээ хийх юм эрхийн гэрчилгээ гэдэг юмыг Японоос авдаг юм байна л та. Тэрнийх нь одоо орчуулсан хувилбар нь жишээ нь байж идэг юм байна. Талархлын гэрчилгээ гэж бас нэг гэрчилгээ байна. За ямар хөргөн зэвэрх юм бэ те? Одоо энэ чинь ингээл нөгөө эмчлүүлж байгаа хүмүүс орж ирээд хувцас өрчөөл тэгэл хүрээ аваад эмчлүүл дуусч гарч ирэл ингээс хувцас аваад явна гэсэн үг л дээ. Тийм байна. Айгуу цэвэрхэн. За өрөөнүүдийн тогтчлт бол бас давхцаагүй өөр одоо тогтчулсан байгаа. Чи одоо ингээд жишээ нь энэ өрөөнд дандаа ер нь VIP маягийн юм ба шүү дээ тий. Тусдаа. Ер нь бол одоо манай энэ үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч ер нь хоолнд божилсан тийм юмд бас одоо нэг үсээ байцсан шүү дээ. Тусдаа өрөөнд хаалгаа хагаад энэ нэг хүн ирээд өвчин зовлонгоо яриад хүмүүний хажууд бас яриад байхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд зүү тавилж байгаа, бариулж байгаа улсууд маань ингээд одоо энэ тусдаа өрөөнд орж үйлчлүүлдэг. Тийм байх юм. Энэ чи бол одоо ингээд бас хоёроо бас байт юм байна тий. Нэг гэр бүлийн хоёр ээж охин хоёр ч байдаг юм уу хоёроо зэрэг орж ирээд бариулах бол ингээд энэ өрөөндөө зэрэг авчдаг. Мөн зүү тавихтаа зүүг бол хоёр хүнд зэрэг тавьчихдаг. Хоёр орон дээр хэвтүүлээд. Тэгээд зүүний цахилгаан аппарат нь одоо энэ байх шиг байна. Цаг авч иж л ирдэг баг. Түүнээс дураараа яриад за би одоо үзүүлчих чи бол байхгүй шүү дээ. Баггүй. Тийм юу бол баг. Тийм. Тэгээ одоо эн чинь хүн барай зүү тавиад бас 10 жил барайд бол 20 жил хуулц манай гэр бүл зүү тавиад одоо бас 10 жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо үйлчлүүлэгчд бол мэддэг болсон. Тэгээд амнаас ам дамжаал тэгэл яваад идэв шүү дээ. Энэ бол тий. Тэгнээс нэг одоо ингээд сошиалор сурчлагаа хийгээл тэгэл яваад байх бол тийм бол хийхгүй л байгаа. Ер нь бол та хоёрын маань хувьд одоо ингээд за барайцлын төв одоо салоноо ажиллуулж байна. За дээрээс нь багшилж байна. Дээрээс нь 100 болонгууд туслангаа ажиллуулж байна. Бас ер нь жилийн туршид бас хичнээн хүнийг ер нь бас ажлын байраар хангаад бас нэг юм одоо нийгмийн хариуцлагын хүрээнд чинь бас айгүй том үүрэг л шүү дээ. Туслан дээр бол юу яадгийг яг одоо яг хичнээн хүүхд авахаас шалтгаална. Гэхдээ ер нь бол нэг 5-аас дээш хүүхд багш бол ажилладаг. Одоо багш одоо тоогооч ажилчид те цэвэрлэгч үйлчлэгч гэл ингээд явхад тэгээд үндсэн яг хичээл орж байгаа хичээл орох одоо хүүхдүүдэд хариуцах хүүхдийнхаа тооноос шалтгаалаад 2-3 багш байна. Тэгэхээр ер нь л яг ингээд тэгээ зуны туслан ажиллахаар бол бид хоёр хоёулаа тийш явчихдаг. Тийм ба. Энэ жилээс эхлээд багш нараас гадна одоо бас харааны бэрхшээлтэй ихтэй сургууль сурж байгаа оюутнууд манай дээр дадлага хийж байгаа л да зүүн очиж бас. Өөрөөсөө манай цуснд явж исэн хүүхдүүд одоо их сургуульд орсон 2-3 дахь курс болцсон. Ингээд дадлага хийгээд явж байна. Сэрүүлэг дуурайд тавьч. Ерөөсөө цусн дээр очиод баг туучдаг байхгүй хүүхдүүдийг. Спортын тэмцээн тэгээд урлагийн тэмцээн дээр чинь болгож хуваагаад тэгээд цуслан буухын урд орой
шалгаруулна шүү дээ. 1 2 3 дугаар байрна. Тэгээд энэ одоо мөнгөн шагналтаа тэгээд ийм болохоор ч хүүхдүүд их урамшсан. Тэгээд яг түн шиг 3 сая инээд минээд тэгээд тэдний чинь бас тэнд явуулна. Нөгөө яга дунд. Хэлбэрт нь ороо. Тий. Энд яваас явуулчих нэрэдтэй. Одоо эмнэлгийн маань ер нь гол онш та бол өөрөө судас барьж оншилж байна уу? Тий. Тэр бол Монгол улсад та харааны бэрхшээлд ирэх учраас эмчлэх хэрэг танд өгөх боломжгүй. Тийм үү. Тий. Японд бол тэрийг өгчөөд байгаа. Өгсөн би яах. Тэнд бол та очиод эмчлэх бүр хэрэгтэй. Тий, би ч бүр магистр ахгүй юу? Тийм байна. Тий. Монголд ирэнгууд таны тэр Японд авсан бэрхшээлийг чинь уучлаарай. Та бол одоо ийм авсан байсан ч гэсэн та харааны бэрхшээлтэй учраас танд бол эмчлэх хэрэг өгөхгүй гэж байгаа юм уу тий? Тий. Ямарс юм тий. Нийгэмд ч их муухай ярьдэн штэ. Халамж хүртэгчнэр гэлээ. Би тэр үгэнд бүр аягүй дурггүй. Тэгээ хин өөрөө яг энэ халамж хүртэгчнэрийг бий болгоод байгаа тий. Тэгэхэд яг энэ нийгэм өөрөө л бий болгоод байгаа байхгүй. Одоо жишээлбэл би ингээ ажиллаа хийгээд би тэр нэг одоо тий халамжаас өгж байгаа 200-300 мянган төгрөгийг авахгүйгээр өөрөө өөрийнхөө тий ингээд ажиллаад ингээд амьдрах боломжтой хүмүүсийг яах юм бэ? Та ажил хийгээд яах юм? Нөгөө 200-300 мянган төгрөг аваад бийжи танд ажиллах хэрэггүй гэж байгаа юм шиг. гэж яриад байгаа байхгүй юу? Угаасаа л тэгэхээр нийгэм маань өөрөө л энэ нөгөө халамж хүртэгчнэр тусгай хэрэгцээ гэдэргэлтэй тийм хүмүүсээ өөрөө өөртөө л ингээд нөгөө бий болгоод байна. Сая ингээл нөгөө багш нарын цалин, эмчнэрийн цалин гэл ингээл яригдлаа шүү дээ. Нэг хэсэг чинь л ингээл яригдлаа шүү дээ. Тэгэхэд хүн болго ингээл яриад байгаа нь хүлээн бэрхшээлтэй хүмүүсийг хоолны сан болгоод хэрэгтэй. Тэгээд тэр яг нөгөө хоолныхаа самнуудыг хин өөрөө бэлдээд байгаа. Нийгэм маань өөрөө одоо улс маань өөрөө л бэлдээд байгаа. Гэж бол би боддгийн. Зөв. Бас нэг тас харах онцгөлтэй юм чинь тийм. Бид нар заавал тэр халамж хүртэгч тэр хэсэг чинь баймааргүй шүү дээ. Бид нар өөрсдөө хийж чаддаг юм а хийгээд өөрсдөө орлогоо бүрдүүлээд тэрүүгээрээ өстө лагайд нь луугайд нь биш би чаддаг юм а хийгээд хүмүүс тусуулаад гонь болоод явна уу эсвэл би яг уртаа хийгээд амьдрна уу ер нь би юм л хийж ивэл хамаагүй байхгүй тийм үстэй. Хөдөлмөрлөн гэж хийж л байх чухал байхгүй. Тийм хөдөлмөрлөн нийгэм донд орно гэдэг чинь өөрөө өөртөө ихтэй байх, чаддаг юмтай байх, гэртээ орлого оруулж ирж байгаа хүн гэдэг чинь бас нэг арай өөр хүнд нэг харагддаг тий. Одоо өнөөдрийн ажил дууссан бол бид харьцах. Тэгээд одоо хараад гэр бол эндээс ойрхон гэдэг. Тэр ойрхон. Гэр бол ойрхон гэдэг. Тий. Алхаад орчих юм уу? Алхаад орчих. Энэ хоёрын хооронд одоо тэгээд ер нь одоо таны хувьд жишээ. За та бол одоо бүр 100% шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ хоёрын хооронд явхад бол асуудал байхгүй. Ганцаарч байсан. Одоо тэгээд явчихна. Асуудалгүй. За хэдүүл ам бол одоо хэдүүлээ лээ. Хамбал гуруулаа. Одоо баг байгаа те нөгөөх маань. Агуу баг маань багтахандаа байхгүй байгаа. За. Нөгөө эмээ хоёр. За. Эмээ өвөө дээрээ эрхэлж явах юм биш үү? Тийм. За харьцаа тэгүүлээ цай. За. За бид тэр гэрлүүгээ явах чинь манай хин төрүүлэг гараа явцсан. Тий. Оюун бат маань. Тэгээ бид тэр эндээс сайн нэг үйлчлүүлэгч байсан тэр хүнээ дуусгачаад ажиллаа төгжээд ажил гэр хоёрын хооронд бол асуудал байхгүй. Гайгүй очин. Тий. Ер нь манайх ойрхон. Ойрхон. Тий. Ахтар хол биш. За. Хаашаа гарахлаа. Ой хэцүү. Монголд бол бүр хэцүү. Бүр хэцүү тий. Японд бол таны сурж явах үед бол харьцангуй тэнд бол бас гайгүй юм. Өө тий, Японд ч юм бол зүгээр хаашаа ч хамаагүй ганцаар явчих. Хаашаа ч хамаагүй явчих юм. Тий. Яг манай нийслэл хотын хувьд бол гэхдээ яг одоо саятайхан болоолаа юм тий. Харин тий бас нэг үе бодвол бас тий. Арай дээр болоо л. Одоо сая охин ингэ ярьж штэ ингэ наваа ингэ явахаар хүмүүс ингэ хараад идэг энэ төр гэдэг. Харин тийдэг гисэн гэж ээж хэлж илээ. Тий. Тэгэхээр одоо юуг ин хараад байдгийг юу бол те адилхан л хүн явж штэ. Энэ шатыг чи ингээ баримжаалж явдаг байхгүй. Тий. Энэ шаттай. Танайх бас шинэ отхон болохоор уг нь цасмаас ураагүй зам маань ингэч бол харьцангуй бас гайгүй бах шүү. Тий. Гэтэ энд ямар ч бариал зам байхгүй. Тийм үү? Тий, бүр нэг ширхэгч бариал зам байхгүй. Ямар сонир тий. Тий. За наа чи шаттай. За.
За эндээ бол ямар ч асуудалгүй яваад өрөөд ирд юм байна. Тий одоо яваа сурчлаа да. Тий. Би ч одоо энд нүүж ирээд 3 дахь жилдээ болж байгаа юм уу да? Тийм ба. За сайхан үлдэж гин үү? За сайхан үлдэж гин үү? Сайхан. За би амгалан сүрэг таргана уу? Оо тарган тавтай байна уу? За. Ажил алга өндөр сайхан биз дээ. Оо сайхан. За. Гурлаач одоо өглөөнөөс хойш зурслан ажил явсаар аваад гэртээ хориодч орж ирлээ шүү дээ. Харин Сүүлд бас ахаад нөгөө үзүүлэх гээд ирсэн. Зүү өнтер тавилчсан хүн өнтер байсан болохоор бид нар тэдрийгээ хүлээж байгаа дуусгаад ажил төрлөө хаагаад төгжээд тэгээд наашлаад одоо л гэртээ орж ирээд нэг яарах юмгүй тав үгсэл хий доо. Тий. За манай хоёр чинь ер нь одоо манай өрхийн тэргүүн Оюнбатад нутаг ер нь хаана юм бэ? за би өөрөө Сэлэнг аймгийн сайхан сум одоогоор Номгон гэдэг газар өсч том болсон да. Аав маань болохоор Ховд аймгийн Мөс цумын хаяат Бавуугийн Шагтарсран гэдэг хүн байлаа. Тэгээд ээж маань болохоор Булган аймгийн Монгол цумын хаяат Жамцын Бямжоо гэдэг эмэгтэй байж байгаа. Ээж аваа маань одоо хоёлоо орхон болцсон байна. Тэгээд Эцэгхээс хэдүүлээ. эцэгхээс дөрүүлээ. Дээрээ 3 хичтэй. Айлын явах хэрэгтэй. Айлын ганц хүү. Яста цагаан гартаа өссөн байна да. Тий. Гүш нэгчлэр бол юмд хавьдуулах гойсон. Үгүй юу? Би чинь яг дээдлэх хичээс 12 дүү. Оо, зайтай хинз юм бэ? Тий, хинз гарсан. Тэгээд намайг төрөөд ээж маань харааны хөвшөлтэй болсон. Тэгээд ихнэр маань нэг айл гэр болоод намайг яг том болж байгаа үед явчих штеп тастаа гараад. Тэгэхээр яг айлын ирэх ганц эрэхтэй хөвгт гэж байгаа боловч яг одоо ясан гэр бол ажиллаа л хийн штеп. Манайх чи ялгаа байхгүй суманд хөдөө байсан болохоор малтаа, төлөө ус, мал гэл бүхэл ажлыг бас хийгээл тухайн үедээ явж исэн. Би чи харааны хөвшөлтэй хожим болсон штеп 2010 онд болсон. Тийм бай. Дээд сургуулаа төгсөөд ажил төрлөө хийгээд машин зэрэгээ бариад зүгээр явж байгаа сүүл харааны хөвшөлтэй болсон. Манай мандахын хувьд. За би чинь манайх ер нь болгоны хүмүүс аль. Тий. Тэгээд би бол яг өөрөө Эрдэнэтэд төрчихсөн. Тий одоо нөгөө Эрдэнэтийн Төөнгөөгөө байдаг гэсэн шүү дээ. За. Тий тэгэл одоо Төөнгөө хөвтөөр л тэгэл одоо тоглоал байж идэг гэсэн. Тий. Яг болгоны төвдөр юм уу те? Үгүй буухцсан. Буухцсан юм уу те? Тий. Манайхан ч одоо нөгөө болгоны 5 тажиг өр хүүхдүүд гэж явдаг. Оо за. Тэгэл одоо тэр бөөрөлжүүт уулыг тойрол ингээд одоо өвлждэг, намарчдаг, хаварчдаг, зоншдаг айл байсан. Тий. Айлын том гэв үү те? Доороо 2 зэрэгтэй. За. Тий. 2 зэрэг одоо юу хийж байна? Миний яг доотлын дүү чинь одоо цагдаа. Оо за. Тий. Тэрний манай яг бүр баг дүүчин болохоор надаас 23 дүү. Тий, одоо 8 дугаар анги. За. Тий. Ээж аав хоёр нь бол одоо хүүхдийг хараад байгаа сураг байна уу юу? Тий, манай хүүхд ч одоо юу л дээ нөгөө хамгийн анхных нь зээн. Тий. Тэгээд бас одоо нөгөө алхаж гიშгдэг болоод манай хүүхд ч бүр хөдөлгөөнд дэлдэхгүй. Одоо яг 60 чонц ажил хийдэг байгаа. Тий. Тэгээд ингээд яхаар бас эмээ хоёр наваа явцсан. Дэвтэрээс ингээд нөгөө бас ажил ихтэй байгаад ахаар нөгөө даргаагаа хараад бас гэртээ суугаад байж бас боломгүй. За манай хоёр бол одоо танилцсан түүхэдээ оноос одоо эн чинь ингээд яг энэ чиглэлээр уулзч учирч явж ийж одоо энэ хараагүйчүүдийн ажил төрөл мөрлөөр явж танилцсан уу? Тэгсэн. Би чи бакалавр төгсөөд 1 жил Монголд буцаад ирэхэд ирээд хараагүйчүүдийн холбоонд багшилсан. Тэгж яхад манай хүн чинь оюутан болоод ирчихсэн. Бүр анх тэгж одоо би яг таньдаг болж ирсэн. Тэр хичээл ордог гэсэн үг үү? Үгүй би бол яг би чинь нөгөө зүү төнөр бишээ бариацлын ангид хичээл ордог. Би болохоор хөтөлбөрч технологи компьютерийн энэ компьютерийн чиглэлээр сурч байсан. Би ч одоо тэгээ харааны хөвшөлтэй болчоод 2-3 жил одоо ямар ч учраа олохгүй гэртээ байлаа штэ. Тэгээд 14 онд энэ технологийн алганд явахдаа Монголын хараагүйчдийн үндэсний холбоо гэж байдаг юм гэж мэдээ. Тэгээд энэ сургуульд нэрж хөтөлбөрч технологийн чиглэлээр бас суралцж ирсэн юм аа. Тэгээд 2 жилийн анги сураад төгсөж ирсэн. Тэгэхээр тэнд л нэг оюутан нэг нь багш болоод тийм байхад цаарч ирсэн. Тэгээд хоёр байна. Тий.
Тэгээд л гэр бүл болоод. Ерөөс араагаасаа бүх юм. Тий. Ороод хөврөөд л. Тий. Малцалсан юм байна да. Одоо манай хоёрын чинь хувьд бол манай Оюнбатын хувьд бол 95% харааны бэрхшээлтэй гэж байна тий. Манай мандахын хувьд бол 100%. Тий. Ер нь зүгээр одоо нэг айхтар за хүний одоо бас хүндэл асуудал. Тийм ээ чинь тэгэл одоо хэцүү шүү дээ. Бас одоо чинь олдмол төрмөл гэж байна тий. Тий. Манай хоёрын хувьд за Оюнбатын хувьд бол бүр хожуу юм байна шүү дээ. Тий 10-аад оны алдаа гэж. Мандахын хувьд бол одоо яасан бах вэ? Би ч одоо зүгээр байсан. За. Тэгээд одоо Эрдэнэтэд божгонд явж байхдаа нөгөө дүүжин дээрээ сунаад тэгээд нөгөө хүүхдээс учраас айхтар ингээд дөрвж моргоод нүдмүүд ингээд юм гэдгээ нөгөө сайн тэгж анзаарч энэ тэрийг гээгүй. Тэгэл тэр дүүжин дээрээ сунсан дөрвөлтөл одоо тэр нүдний явагт байгаа тэр торлог гэдэг имийг хохолж эхлээл. Тэгэл арахгүй болж эхэлсэн ер нь. Тэгээд их богино хугацаанд уу? Тий, ер нь нэг сар л болсон. Тэгэл ерөөсөө тий. Тэрхэнд орол юм биш үү? Тий. Торлогч нь бас нөгөө юу юм бэ л дээ. Удаан ингээд байх тусмаа ингээд хуулраал идэг. Тэгэл ингээд хурдан л ингээд нааж мааж ингэхгүй бол яг тэр чигээрээ тэгэл имчилгээ авахгүй болчих юм уу тий. Тий. Надад өнөөдөр нэг ийм л мэдрэмж төрлөө л дээ. Би одоо яг ингээд харааны бэрхшээлтэй хүн гэдэг миний нөгөө өнөөдрийг хүртэл явсан төсөөлөл маань өнөөдөр энэ дээрээ дэвдэрж байна л да. Энэ дээрээ нуруу унж байгаа байхгүй. Би ямар буруу төсөөлтөй явсан хүн бэ? Лсэн шаа чи ийм амар хөндлөн төсөөлтөй явах гэж би одоо өнөөдөр өөртөө дүгэлтэйгээ сууж байгаа байхгүй. Өнөө хүртэл би ингээд төсөөлөж явж байхдаа энэ ингээд айгүй хэцүү бүх юмд ингээд хүрэн хамдан ингэн тэгнэ гэдэг юм чи ингээд айгүй хүнд байд юм болов гэсэн. Та хоёрыг хараад ингээд бол та хоёр ерөөсөө нэг тийм би та хоёрт өнөөдөр жингөө хамт байлаа шүү дээ. Тэгээд ингээд би нэг тийм яг юм бэрхшээлтэй хүмүүстэй байгаа тийм мэдрэмж юусэн аваагүй байхгүй. Яг ингээ бүх юмд ингээл яг л зүгээр л нэг сайхан залуу гэр бүл л байна шүү дээ. Чи яагаад нэг ингээл нэг тийм амар бэрхшээлтэй болохгүй бол тий. Заавал нэг юм нэмдэг давхраа авиж тавих гал. Юу ярьж байгаа биднээс илүү сэтгэж, биднээс илүү хөдөлмөрлөж, биднээс хэд дахин илүү өөрсдийгөө дайчилж өнөөдөр биднээс бүр хичнээн илүү юм хүч гаргаж ингээд ямар гоё байгаа юм бэ гэдэг ийм мэдрэмж авч байгаа байхгүй. Яг зүгээр л байх нь хүнд илүү байд юм болов яадаг юм бол ер нь бол юм гэдэг шүү дээ. Одоо хандлага бол одоо ингээл харааны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй ямар ч хүн байж болно. Тэр хүнийг ингээл үргэлжсэн байдлаар одоо ингээл ивэдэ чаваас харин ерөөсөө биентэй хандах хэрэггүй байхгүй да. Одоо хөгжлийн бэрхшээлтэй усуудаа яг л адилхан хүнтэй хандах шиг хандах хэрэгтэй. Бид нэр ч гэсэн одоо тэгэл өрөвдөөл ингэсэн одоо би юм болов уу гэж усууд яг бодгол байх л та. Миний хувьд бол боддог ч одоо тэр мэрэндийг анхаарал ачаал хөдлөхөө байсан шүү дээ. Ер нь яг тусалцаа одоо хэрэгтэй шаардлагагүй нөгөө зам гарах марах дээр таны гаргаад хүү одоогийн нэг юм чинь бас нэг үеиг бол ондоо болсон шүү дээ. Залуучууд одоо энэ улсууд чинь тийм гэрэл асч шүү. Зам гарах чинь туслах уу тий. Ямарваа нэгэн хөгжлийн бэрхшээл дээр хэрвээ тусалцаа хэрэгтэй бол эхлээд заавал та нар ер нь бол улсууд асууж авах хэрэгтэй. Танд тусламж байна уу тий? Тэгээд байна гэх юм бол тэгээд туслаад өгөөд явж байвал бас зүгээр. Одоо нийгэм бас арайч бас ондоо болж байгаа шүү бас нэг үеиг бол. Бас энэ технологи хөгжөөд харааны бэрхшээлтэй улсууд бас төрийн албанд ажиллах одоо энэ банк санхүүгийн алба одоо юу гэдгийг те бүх газар ажиллах боломж нэгчлээ шүү дээ. Бидний хувьд бол одоо өнгөрсөн жил бас төрийн албаны шалгалтыг өгөөжүүдсэн. Хоёулаа бол тэнцсэн. Ер нь бол манай хүн бол одоо ингээд иймч зүй төөнөрч барайч бас төлхөө хийгээ явдаг. Миний хувьд бол одоо төрд орж ажиллах бол бас сонирхолтой. Амбицтай гэх юм уу одоо. Амбицтай одоо ягаад харааны бэрхшээлтэй хүн бас төрд ажиллаж болохгүй гэж бид нар чи одоо адилхан л технологийн тусламжтайгаар ингээд энгийн үнэтэй адилхан л ажил хийгээд явах боломж нэгчээд байгаа байхгүй. Ер нь бол. Миний хувьд ч одоо бас Параж Довхийн холбоонд ажилладаг. Харааны бэрхшээлтэй одоо энэ Жудобхийн холбоонд ажилладаг. Өнгөрсөн 2025 онд бид нэр одоо ингээд харааны бэрхшээлтэй залуучууд маань өөрөө өдөрт зөвлөлөө аваад ингээд ажиллаад Азийн аврах, дэлхийн аврагаас өнгөрсөн жил нийтдээ 8 медалыг авсан байна. Тэгээд бас энэ чиглэл рүү бас ажилладаг. Мөн олон улсын аудитинг компани PwC гэдэг компанид бас цагийн ажилтнаа хийдэг. Оо за. Энэ их ажлын хажуугаар сайн амжуулж байгаа юм шүү. Тэгээд өвгээд брэндэд бас ажилладаг.
Өө за. Гэхдээ тэд нар маань болохоор яг нөгөө хөгжлийн бэрхшээл дээр нөгөө цагаар ажилладаг, богиносгосон цагаар ажилладаг ажлуудыг бас хийгээд явдаг. Тэгээд аль болох чадхаараа л хичээгээл явж байгаа да. Яг үнэхээр боломжгүй те юм хэвтрээ янз бүрийн өвчтөө тийм хүмүүс залуучуудыг бол мэдээж байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэй одоо их халамжийн мөнгөн олгорын те одоо боломжтой тэр өгөх одоо халамжийн ихээр нь олгоё үгүй. Боломжтой нэг нь зүгээр сайхан ажиллаа хийгээд амьдраад те тэрийн сайхан нийгэм нь хүлээж авъя. Өөртөө бас чадамжтай бай гэдгэл байвал одоо нэг сайхан алaalтлаасаа болчмаар юм шиг болт. Таач бас өнгөрөх оны 11 сард тэгээ нөгөө үндэсний бүхийн барилдааны 2 дахь жилдээ бас зохион байгуулсан тий харааны бэрхшээлтэй иргэдийн дундх. Энийг би одоо 2 жилийн өмнө өөрөө санаачлаад бас найз нөхдөдөө нийлж агаад хандив мөнгө босгоод эхний жил хийж исэн. Тэгээд одоо 2 жил 100% харааны бэрхшээлтэй Вест Массаж 13 төвийн захирал Баатар мөх гээд хүмүүс маань бас надтай хамтарч анх бол энийг хийж исэн. Тэгээд Гамбат гээд олон улсын хэмжээний мастер найз байстайгаа ингээд бүгдээрээ нийлж ер нь бол олуулаа хийж исэн. Тэгээд энэ жилийн хувьд бол маш өргөцсөн. Олон улсууд хандив тусламж дэмжлэг одоо байлж шагнаж тэгээд Монголын бүхий холбооны ган дүр ах маань 2 цэцүүлтэйгээ 2 жил ирж сайхан тайлбарлаж манай залуучуудыг ган дүр ах гоё тайлбарладаг шүү дээ. Гоё тайлбарлахаас гадна нөгөө манай хэдийн барилдааны онцлог монцлыг мэддэг болохоор манайхтай хамтраад одоо бараг 20 жил ажиллаж байгаа шүү дээ. Гарын бэлгээ гардуулъя. Бас бэлэг авна. Бас бэлэгтэй. За 5 нүднгийнхаа гарын бэлгийг гардуулнаа. За чин одоо удахгүй чин нөгөө цагаан маань болох. Цагаан ногоосаар боллоо шүү дээ. Цагаан сар гэдэг чинь одоо бидний одоо ганц зарч холбогдлоо гэж айгүй их тийм хүндэтгэлтэй тэмдэглэх хэрэгтэй баярын нэг баггүй. Тийм учраас одоо цагаан сар болох гэж байгаа болохоор 5 нүдэн маань бол манайхтай хамтраад их олон жил явж байгаа. Танай тооны нэвтрүүлэгтээ манай бас цай захиралтай 5 нүдэнгийн хамт олон маань айл бүхэнд 5 нүдэн байгаасай гэж би хүсдэг юм аа гэж өөрөө ингэж бэлгэддэг. Тэгээд энэ 5 нүдэнгийн маань одоо нэг одоо онцлог нь гэх юм бол энэ чи одоо монголчуудын эрт дээр үед эдэлж хэрглэж байсан тэр одоо олдвор тэр одоо түүхийн үнэт өвөөс өнөөгийн технологийн шинжилэл шингэсэн шинэ одоо өвийг бүтээж байгаа юм хамт олон байхгүй. Өвөөс өв бүтээгч гэж байгаа. Тэгэхээр бол одоо үнэхээр бас хөдөлмөрч маш их тийм одоо үндэсний амбицтай гэх юм уу те. Тэгээд Монгол брендинг дэлхийх болгож чадсан юм гайхалтай хамт олонны маань шаазан аягны дээж байгаа. Тэгээд энэ одоо дээшээ харсансаа үргэлж сайхан эдээ ундаагаар элбэг дэлбэг байгаарай гээд за аяг чинь гэв эзэгтэйд гардуулаад баярлалаа. Сайхан шаазан байгаа шүү. За баярлалаа. За өрхийн тэргүнд тэгээд энэ манай тий 5 нүдэнгийн маань бас зөв зүй гэдэг брэнд байгаа. Энэ нэр нь их гоё. Зөв зүй. Зөв зүй тийм бай. Тэгээд зөв зүйтэй зүйл хийж байгаа та хоёртай их баярлалаа. Тийм ээ. Тэгээд их тийм зөв зүйтэй байгаарай гэдэг юм билээ. Тэгээд энэ нөгөө одоо эвлүүлдэг юм таацл байгаа мэл да. Одоо энэ ч тэгээд тий эвтэй 4 амтны юм зургтай таацл байгаа шүү. За. Тэгээд бас нэг одоо нэг юм баг хувийн хараатай хүүхдүүдтэйгээ нийлж байгаад тий зааврын яагаад тэгээд эвлүүлээд ажил дээр нэг гой ханын чимиг болгоод өлгөөрэй гэж гартал өгж байгаа шүү. За энэ уутлууд нь. За тэгээд нэвтрүүлгийн ивент итгэж 5 нүдэн брэнд зөв брэндтэй маш их баярлалаа. Баярлалаа. Өглөөхөө чиг амтлаа да. Магро махны соус. Гурил зуурахад туслах юм байхгүй зүгээр үү? Байхгүй. Асуудалгүй юу? Ер нь бол гайг шүү дээ. Одоо зүгээр за бит хоёр бол одоо ингээд мантахаа одоо хоол хийхийг хүлээгээд суух юм байна.
Одоо зүгээр ингээд тараа гараад ингээд хөдөлгөөнд оролцсон шүү дээ. Нэг харилцаанд ороод ирсэн шүү дээ. Зүгээр авж байгаа үйлчлэгийн дотроос одоо хамгийн энгийн юм шиг хэрнээсээ нэг одоо төрөнд байх үйлчлэгээ гээд зүгээр шууд санаанд орж байгаа нэрлүүл юу гэж. Дэлгүүр. За, дэлгүүрийн асуудал. Дэлгүүр бол өстой хэцүү. Дэлгүүр үү? Үннүүд тэгээд юм нөгөө хаана байгаа нь мэдэгдэхгүй одоо яг мэдээлэл. Асуухаар зарим хөдөлгөгч нар бүр ингээд дуурахгүй. Дэлгүүрийн хөдөлгөгч нарын хандлага жоохон бас байна. Гэхдээ бүхэн бол биш шүү дээ. Хандлага тийм. Тэгээд дээрэс нь итэм байна. Итемийг одоо ярьдаг болгочвол харааны бэрхшээлтэй хүн гууж заавал нөгөө нэг мөнгө ахуулах, мөнгө шилжүүлэх тийм үйлчлэгийг бол хийхгүйгээр болчихж байгаа юм. Тэгвэл ярьдаг болгочхоо нөгөө энгийн улсууд айгүй хэцүү гэж бодох хэрэггүй. Хүчлэлтэй оронд бол одоо яг нөгөө итем дээр очиж шаардлагатай үедээ ярьдаг болгоод дардаг конопол байдаг. Тийм болгоод явчвал надад зүгээр юм шиг санагдчих итем. Бас санаа шүү те. Одоо энэ чинь ингээл итем дээр ороод харахгүй ба тэр чинь уг нь тэмдэглэгээ байдаг юм а те. Конопод дээр нь ингээд нэг юу тэр чинь бас хэцүү. Тэгээд нэг хайж майж ингэж л бас тэр чинь бас зовлонтой. Тэр тэмдэглэгээ ч мөнгө төр хийчихэд нэг байхгүй шүү дээ. Зүгээр гарч байгаа, яаж байгаа. Тэгээд одоо нөгөө энэ бит хоёрын хувьд утсыг яаж ашиглаад байна те. Инх мадх одоо та инх мадх руу залгалаа гэх чинь инх мадх таны дугаарыг мэднэ шүү дээ. Тэгээ инх мадх одоо Facebook руу ороод бүгдийг үзэн уншин яаж яваад энэ хэрэг одоо энэ утсан дээр дэлгэц унших програм байдаг байхгүй. За. Тэгээ одоо галгалж уншин монголоор одоо уншдаг болсон. Түрүү бас их мад хогш хүүхдүүдэд орж ирсэн юм жижиг ноутбук ашиглаад байлээ. Аха. Тэр бас юм одоо нөгөө нэг тэмдэглэгээтэй юу? Үгүй. Тэр чинь зүгээр нөгөө keyboard-оор нь чийжилж байгаа. Keyboard-оор нь чийжлээ. Тэгээд өөдөөс яриад байна уу те? Бүх юм ингээ өөдөөс хэлээд. Тий. Тэр мөр бол одоо зүгээр үнэхээр бүр асуудал биш болчихсон. Компьютер ашиглах, утас ашиглах энэ төр бол зүгээр одоо нөгөө энгийн хэрэглээ. Зүгээр л ойлгомжтой. Ойролцоо ингээд бас харж байна. Бүр томруулсан. Тийм байна. Үсэг мүсгийнхаа фондыг бүр томруулчихсан юм байна. Одоо жишээ нь зүгээр ингээд жишээ болгоод үзүүлэхэд одоо мессенжер рүү орцсон шүү дээ. За тийм байна. Одоо ингээд чат ирсэн шүү дээ надад. Тэгээ мөнхтөр үлзээ учраас өдрийн мэндгээ ирсэн байгаа шүү дээ. Болгоод эдэж оюун бат ахтай ярьж байгаад ахын руу явуулаа. За. Ингээд ашиглаж байна. Одоо ингээд чат ирсэн байна. Инглээ. Тэр ингэсэн байна гэдэг юусэн. Одоо Facebook руу орлоо. Тийм байна. Voiceover on. Pure Victoria Murin Motorsport follow. 5 hours ago. За одоо энэ. За. Гарааны өмнөх сэтгэлдэл би дотогшоогоо ихэн болоод шалгаад байдаг хүн юм байна гэдгийг ойлгосон. Дотроо улаад ярьсан чинь сайхан болчихоо. Заримдаа алдаа гарахаараа удаахаас биш бараг бичигдэг. Нэр Япон явсан гэснээс нөгөө NHK ирж дагсан гэж тэр хизээ юм бэ? Тэр чинь 18 онд 18 он явцсан юм уу? Тий, 18 он явцсан. Би нөгөө Сүхбаатар аймаг руу яг нөгөө нэг хараагүй хөхт тэнд байна гэд. Тэгээд тийшээ явна гэд төлөвлөсөн байсан юм. Тэр хүүхдийг очиж нөгөө сургуульд авчир сургаад гээд. Тэгсэн чинь яг тэр үеэр тэрээд hair story гээд нэвтрүүлэг хийж таарад тэгээд ирсэн юм. 7 хоног тагсан. 7 хоног ятгаж байна. Тэгээд NHK-ийн нэг ямар нэвтрүүлэгт орлоо шинэ 2 цаг. Сая чин шинэ өглөө гээд нэг нэвтрүүлэгт орсон. Нөгөөх нь болохоор одоо 18-нд цацагдах юм. Би өчигдөр уцаар үлдэгдэл яриагаа өгсөн. Тий. Тэр нь болохоор 18-нд нөгөө NHK World орно юм уу? Үгүй. Яг NHK. Яг төв сувгаар юм уу те? Нэгдүгээр сувгаар нь. Цукуба технологийн их сургуулийн номын сан. 口にセンサーがついていますので。Одоо энэ яриахан баггүй. Тоног төхөөрөмжнүүд ингээд жоохон олонтой. Тэгээд дээрээс нь ингээ оюутнууд бас харахгүй ирээд мөргөө зөргөөд ингээд бэртчих магадлал өндөртэй байдаг учраас бүх тоног төхөөрөмж тийм хатуу юмнуудыг бүгдийг ингээ зөөлх юмар оруулсан гэж. Харьцах жоохон төвхтэй юу? Гайгүй. Гайгүй юу? Гайгүй. Яг гоо анх сурж байгаа үед бол жоохон тийм л ах. Гэхдээ зүгээр шүү дээ. Тэгэл 1-2 удаа гараа ирчээ тэгээ сарч шүү дээ. Ээж аав бол баян хамт байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр тэгээ одоо
Хизээ хин сангийн ирчиж өгнгээл хүлээгээд сууж явах юм тийм үстэй. Ер нь бол тий. Тий. Хизээ гурил илдэж өгнө, хизээ сонгийн ирчиж өгнө гэж хүлээгээд. Тий, өсөө сууж авах юм тэднийг хүлээгээд. Тий. Тийм юм шүү дээ. Төрөний тэр нэг 12-т банд хэм билээ. 12 дахь анги. Содо. Содо. Тий. Имээ өвдсөн чинь тэгээд хүн чинь өлөө суудаж болдгоо байлаа шүү дээ. Тий, ер нь бол тийм байхгүй юу? Тий, хүн чинь өөрөө тэгээд цагаачлахаар босоор хийдэг юм байл шүү дээ. Тий, тэгэхээр нөгөө эцэг эхчүүд багш нар маань нөгөө тийм юу одоо үеиг байдгийг мэдчил байгаагаас хойш сурах хэрэгтэй байхгүй юу? Энэ харин нөгөө нэг тоочтой билетик аюу хэцүү нэг нэ. Яг сүүлийн үеийн нөгөө нэг цалхаан бараанууд чинь бүгд тоочтой. Тоочтой болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр олж дарах гэж тэр чинь станы. Тий. Тэгээ бими бол хамаагүй дээр нь юм хүн бичээ маацсан. Тий юу. Тий. Тэгвэл бас эн чинь хизээ болтол бас тэгэл дээр үеийн одоо нөгөө эргүүлдэг билетийг бас ашиглах уу? Бас нэг сайхан айл байна, шин сайхан юм хэрэглэхээр л шүү дээ. Тий. Тэгээ яг хэдэн минутын дээр угаагаад байгаа. Тий. Сэгсрээд байгаа юм. Сэгсрээд байгаа юм угаагаад байгаа. Угаалгын машиныг л яг барахгүй байгаа юм да. За сул ардаг болохоор би нэг хизээд. Аа. Тийм болсон болохоор бүгд махалж амжлаа шүү дээ. Харин тийм ээ энэ ч сайхан тэгээд гоё шүү дээ. Махан дургу Монгол хүн гэж юу байх вэ? Хөрс хүлээж авч ирсэн. Ерөнхийлөгч. За. Тий, би тэр нь тэгээд ороод. Оо, за. Нөгөө Мартин намны бэлэг нь ийм ном. Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоог Монголын 100 шилдэг эмэгтэйг тодруулаад тэрний нэгэнд багтаад Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөхөөс гартаа авч ирсэн байх нэ, тийм үү? Ямар гоё юм бэ те. За бид хоёр нөгөө гэрээ танилцуулж эхлэх гэж байгаа юм шиг. Бид хоёр одоо гэрийнхаа одоо энэ номын булангаас эхэлж байгаа. Энэ юу тань Япон ном баг шиг байна тий. Тий, энэ одоо нөгөө анхаахын номнууд бүгд. Одоо зурагтай, зураггүй. Одоо миний л нөгөө Японд сурч байсан номнуудаа орхиж ирж чадаагүй бүгд нэг ширхэг цаас үлдэхгүй бүгдийг наажаад ирсэн. Тийм, ер нь бол энэ Японы номнууд чинь Монголын номнуудыг бодвол айгу жижигхэн нэгт тэгээд их олон хуудсыг ингэж багтааж чаддаг. Тэгээ яг нөгөө энгийн одоо нөгөө хүмүүс уншдаг ном биш үү те. Тэрнтэй адилхан ингэж хийгддэг байхгүй. За би нэг барьж үзье. Энэ одоо юу гэж юм? Энэ одоо ингээл мэдхгүй хүнд бол ингээл ном гээл ном наа ч юм бод ангаахын ном шүү. Одоо энэ бол ингээ ангаахын одоо нөгөө яг хараг хүмүүс зориулсан ингээ тэмтэрдэг ном. Яг одоо энэ наа чи ямар хэрэгтэн байна? Юу алаа да? Цөс. Цөсөө тий. Би цөсөө хотоодоо л харж байсан. Тийм байна. Цөс. Дайчо гинэ би нөгөө бүдүн гэсэн. Тийм байна. Бүдүн гэсэн. Бүдүн гэсэн тий. Тий. Бас энэ нөгөө тэмтэрдэг хүүхдийн ном. Би одоо нөгөө Японд зааж байгаа шүү дээ. Тий, хүүхдүүдэд уншуулах гэж сая Японоос авчирсан. Яг ингээд тэмтэрдэг. Энэ дээр үлгэр байгаа байхгүй юу? Тий. Үг нь ингээд байж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэл ингээл янз бүрийн зургнууд л байгаа юм байна л та. Тэгээ нөгөө хүүхдүүдэд Японд зааж байгаа учраас бас нэг юм байдаг гэд бас нэг бариад үзчихвэл тий. Тийм байна. Аюу хэрэгтэй юм байна тий. Тий. Манай Монгол бол яг ийм ном бол хийхгүй. Тийм хаа. Энэ тал дээр бол бас арай болоогүй тий. Тийм байна. Ингээл энэ цаасаал ингээд солиод гялгаруутаал солиод их юм байна тий. Доторх зөөлөвчин дээр нь энэ балаар зориултын балаар зурангуут нөгөө юм цэг-цэгээр ингээд нэг юм товгор өсгнүүд нь ингээд нөгөө зураас нь ингээд гараад ирж байгаа юм байна. Тэнд манай одоо өнөөдөр данч эзэн байхгүй байгаа тэр эзний одоо тоглоом хэрэгслүүд тэрүүгээр одоо зөндөө юмнууд байна да тий. Энд манай хоёрын жимсэн багт авахсан зураг байна тий. Тийм жимсний зураг. Төрхөөс нэг 14 хоногийн өмнө. Тий, хожиж жоох урагшлаа. Ер нь бол зураг бас их би зөвхөн түрүү битээр нэг камерг ойж яхад ярьсан байгаа шүү. Зураг авахлах бол бас тийм айхтар дуртай биш. Тий, дуртай гэсэн тий. Чи яг өөрийгөө одоо ямар гарч байгааг мэдэхгүй зураг авахлаа л ингээл байх тийм таатай биш. Тий. Тэнд дахиад нэг нэг байгаа. Тэнд тэр заан биш тэр лааны цаана. Тийм байна. Лааны цааталт байна. Ямар гоё даашинцтай хасан зураг тий. Тий. Миний харин орон зайд өрхөнч биш чимэн өрнөршөн дандаа хайрдагна эргэн тарян дун цагаан эдний сэг шууд цагаан чамдан өгсөн сэтгэл мэн мөн хин
Орхиж биш чимэг урд оршин дандаа. Энэ гой лааны сүр сүмнэр мөмнэрийг хэн цуглуулад идэв юм бэ? Үгүй ээ одоо тэгэл нөгөө ингээл чимэглэл. Тий ер нь бол лаан чи нөгөө сайхан шүү дээ. Заримдаа хасаана. Тий тэгэл сайхан энерги сэлбэн. Үнэр тамарч сайхан шүү дээ. Тий. Ийш тийш явахдаа ер нь бас юм цуглуулдаг хобби байна. Тэр хүүхэлтэй мүхэлтэй ч юм уу? За ер нь бол яг оцсон газрынхаа юмыг бол авчръя л гэж боддог. Яаж хийж одоо тэр завь энтрийг бол би хятадаас авчирж ирсэн санагдаж. Тийм байна. Тэр дээр за байна. Тэрний гой алтан хун юм уу 2 хун. Тий. Байна. Энийг болохоор Филиппин явахад авчирж ирсэн санагдаж. Хөрхөн тэрний хүүхдүүдийн мөрөмсөд байгаа юм уу? Бас Монгол хатад ноёдын бас юмнууд байна. Морины гоё. Тэр хүүхдийг юу яасан штэ хараагүй хүмүүс хийсэн. Тийм үү? Тий. Манайхны өөрсдийн гар урлал юм уу тий? Ой ямар мундаг тий. Би нөгөө хараагчтай холбоонд багшилдаг байхад нөгөө монита зарлаад за нөгөө оюутан багш нарын донд. Тэгэхэд нэг хүүхэд нэг оюутан гар урлалын ангийн оюутан тэр 3 бандыг тийм байна хөрхөн давсаар хийж өгч ирсэн. За гэрээ танилцуулсан их баярлалаа. За баярлалаа. За манай хүний хоол ер нь одоо дуусч байна уу? За битээ орой хоол мосоо. Энэгээр өстө янз. Саха. Апны махчансаа. Махчансан байна. За ийшээ би урд тавган дээр унс гэртээ хөшгөлөө тавьж шүү. За. Ер нь бүхэл мах цохин үз. Хэдэн шүү дээ. Ер нь бол мах голдуул хийдэн. Будаанд муу, ногоонд муу. За энд унс гэртээ тавьж шүү. За. Будаа ногоонд муу. Эсэргээрээ юу? За сайхан хоолцоогоо. Сайхан хооллоор гиснээс. За би ч одоо тэгээ бас гарын мэлгээ өгнө. За. Дахиад өвлийн өвгөн аав. гэдэг шиг л удаа. Маа нэвтрүүлгийг ивент тэтгэгч байгууллагаар Алдарт Багро маань ажилт юм байна. За тэгээд энэ одоо Багрогийн гой бүтээгдэхүүн нэмж гарсан. Энэ ийм гоё бууд салаад гэж юм салаад байгаа зөө. Facebook дээрээс сонсч байсан. Энэ бууд салаад одоо яг хүн буусан зориулж одоо. Тий, одоо яг цагаан сар одоо боллоо шүү дээ, тийм. Цагаан сар болоход одоо жинхэнэ утгаараа муудтайгаа идэрэ гэдэг. Ийм гоё. Энэ бууд салаад юм том жижиг. Энэ том савлгаатай. Тийм байна. Энэ ийм жижиг савлгаатай. Тийм байна. Тий, за тэгээ энд ингээд дун ногоо, алаг салаад гэдэг одоо байхгүй ч байхгүй. Та хоёр юу ногоо дээж бүгд байгаа юм шүү дээ. Тий, задлуулвал юм идмээр юм ямар байна. Энэ махны соус нь бол тасархаа. Энэ одоо яг махтаа итгэл. Тэгээд л да. Надад хийдэг. Би цаагаа авдаг. Буусныхаа юу дараа буусан хэрэг. За тэгээд Багрогийнхоо бүтээгдэхүүнтэй хамт баяраа сайхан тэмдэглээрэй гэж. Багро ч одоо яг л цэвэр тэгэл Монголынхоо газар шороонд тарьж ургуулсан. Экологийн ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Энэ дээр бүтээгдэхүүн хүнсний ногоогоор их хорондоо үйлдвэрлэж байгаа. Юм гайхалтай брэнд байгаа шүү дээ, тий. За тэгээ Багрогийнхоо махан салаатаар махны соусаар та хоёрыг бас. Байлья. За гар тостой одоо энэ гулгаад явахгүй. Ер нь анзаараад хараад бол ер нь 27 дугаар сувд би ангаахгүй. Ер нь үйлдвэрлэгч их дэмжиж байна тийм. За баярлалаа тий. За ингээ хий оруулчих юм баха. Би энэ махны соус юу яж хөө? Тавнууд дээр шин жоохон тавьчих хөө. Тэгээ. Ингээд яг нэг тавнд хийгээд ингээд тавьчих заяа би сэрэгээр би урд чинь тавьлаа шүү мантаа. За. Энэ тавнд дээр ч одоо яг махаа дүрээд. Яг наач юм байна. За энд тавн дээр хийсэн шүү. Би бас жоохон тавн дээр тавьчих. Бас хөөрхөн халан гоё юм байна. Яг гоё часгисан амттай махтай хэлсэн. Маяг шүү дээ. Тийм байх шүү. За Багрын одоо ишигээ түрдээ. Тэгээ. Иш аваад. Тэг ер нь зөндөө бэлгтэй явдаг юм шүү дээ. Монголдоо бас толгой зогсож байгаа газруудынхаа бэлгүүдийг авч явахд хүний өмнө сайхан нүүр бардам. Өөрөөсөө бид нар чи ийм сайхан юмнууд хийдэг бүтээдэг. Мартам шүү дээ гэж тэ. За сайхан олцоороо. За сайхан боллоо. Эдээ. Идэж.
Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Монголын их хамрамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлийг бүтээгчсэн их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Хавн нүдэн. Эрүүл шимтэй хачир бууд салаад. За орой хоол амттай байлаа. Баярлалаа. За зүгээр. Сайхан. Тэгэхээр одоо өнөөдрийн 6 ер нь ингээ жаргах уу. За тэгээ маргааш ажлын өдөр юм чинь мэдээж ажилдаа таач гэсэн бас ажилдаа юм чинь эртгэн тэгжин гэж нэ. Амраа да. Тэгээ. Нэр нэг ормор. Би эндээс тий. Чи гэдэг мишок. Мишоктой. Мишок аваад ороод ирчих юм тий. Тий аваад ороод ирсэн. Миний мишок баг. За тэгвэл. Би эндээ тэгээд манай зурглаач эндээ ингээ болчихноо. За зүгээр. Юу ямар ч асуудал. Тэгвэл сайхан амраад өглөө эртгэн босоод нэг сайхан цайлж аваад. За тэгэл бараг зэрэг хөдлөө дөө. За. За баярлалаа. За. Нэлээд зузаам шок толгомтон бэ. За. Өнөөдрийн мон 6 авалт энэ хүрээд өндөрлөж байна. Өөрөөсөө жоохон ичиж байна. Яг энэ нөхөн энэ гэж хэлгээд. Нэрвэл саруул, хилам, гар хөл, бүхлийн бүрэн тэгсэн мөртлөөсөө бас өнөөдөр яг бас энэ залуучуудын дайнд юм хийж бүтээж гинөө. Юмыг бүтнээр нь харж гинөө. Ямар зүйлийг зорж гин. Зорьсон зорилго нь тодорхой. Хийж бүтээсэн зүйл нь нүдний өмнө ил. Нөгөө бурхан хүнд бас бүх юмыг тэгш заяахгүй юм да гэдэг бас нэг юм гачлан бас байх юм те. Гэхдээ тэглээгээд хоош суусангүй, тэглээгээд өөрийгөө голсонгүй, чамлсангүй. Харин ч илүү их хурцлж, илүү их зүйлийг зорж зүтгэж, тэрнийхээ төлөө биднээс ч илүү хэд дахин хүч гаргаж ингэж зүтгэж яваад өнөөдрийн энэ амьдралыг, энэ баялагийг бүтээсэн байгааг нь харахад бол үнэхээр бахархаж байна. Сургууль дээр хичээл орж исэн 4-5 хүүхдүүд эцэг эхчүүдгээд байлаа л да. Би зурганд бас хараахан оруулж амжсангүй. Тэр хүмүүстэй уулзахад хүртэл тэгэхээр одоо манай хоёрыг бол магтах үгээ олж ядна гэдэг шиг. Ийм сайхан хөдөлмөрч гэр бүл шүү. Чи үнэхээр даашка нүдэ олдсон айл тонж шүү. Ийм сайхан одоо залуучууд бас энэ нийгэмд байдгийг шүү гэдгийг бас одоо тод томруунаар харуулж байгаа ийм одоо гэр бүл шүү гэж хэлж байгааг нь сонсоход хүртэл сайхан байлаа. Тэ бас өөрсөнд нь асуудал тулгарсан байгаа хинч бай. Бас нэг юм багахан зүйлийг дотроо мэдрээд яагаад ингэж хийж болохгүй гэж, яагаад би урдах зорилгоо гүйцэхийн төлөө зүтгэж чадахгүй гэж гэдэг нэг юм нэрч хүч, ийм түлхэх цэг олж авч ивэл нэг ч гэсэн үеийг олж авч ивэл өнөөдрийн бидний энэ нэвтрүүлгийг хийсний зорилго бүтэж байгаамаа гэж би дотроо харж байна. За, бүтэж байгаа. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэлд гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? Ихний хараари байсан ээжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүүмэн сайн байна уу? Ширэн дээрээ дэлгээс. За өглөөний минь. За өглөөний минь сайхан амраа. Сайхан амарлаа, сайхан амруу. Ийшээ суучих бэ? Тэг. Анаас суучих. За, цаа халуун байна уу? Оо, гайгүй. Сумдаагүй. Ер нь бол халуун юм байна. Цоохон горхоо унтсан тул гайгүй. Эдэж яа өнөөдөр тэгээд одоо шууд ажилтаа өстэй.
Ажилтаа. Зулцгаа хизээ явуулчлаа та хоёр ч. За сая он гараад хэмээн гадагшаа явж ирчээ. Тэгэл өөртөө дээр аваад явсан тийм. Санах нь гайгүй юу? Ээж аав гэдэг хан гайгүй юу? Гайгүй одоо тэгээд видео колоор хараад ярьчихна. Яриад л. Одоо л эд чагнцтай л яаж байгаа. Оо хүчнүүлж байгаа шүү дээ. Хүчнүүлж шүү дээ тийм. Одоо хамгийн ойрын хийх төлөвлөсөн одоо ажил зорилт юу вэ? Ер нь бол одоо бас олон ажлуудыг бас энэ нөгөө шинэ он эхэлж байна. Тэгээд төлөвлөсөн ажлууд бас байна. Оо за наад шалгамц ашиг. За. Тэгээд төлөвлөсөн ажлууд бас Салаад идээрэй. Тэрнээс нэг байна. Дурдаад ярихаар гэдэг нэг бүтгээ байждаг гэдэг. Нэг тийм хэлэг байдаг шүү те. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийх ажлууд, харааны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө бас хийх ажил зөндөл байна ер нь бол. Шүүдээ. Энд цай тавьсан. Ямарсан ирэх хонд бол нэлээд олон зорилго тавьсан. Тэгэл зорилгодоо хүрэхин төлөө ажиллана да. Тэгэндээ тий. Туслангаа халаалттай болох шээ. Оо тий. Энэ жил бол тий. Тий энэ жилдээ одоо ямар ч байсан. Дараа өвлөхэд юу яана. Туслан дээр хоноолнаа. Халаалтаа тавьчихнаа. Туслан дээр нь очиж нэг сайхан агаарт. Хонмоор юм биш. Биш санаж явбал бүтэн сажиж явбал хүрнэ гихчээр. Тэгэл ямар ч байсан л одоо төлөвлөж байгаа л үзэн дээ. Олон сайхан ажлуудтай танилцлаа, баярлалаа, бахархлаа. Тэгээд бас цаашдын ажил үйлсэд нь бас өндөр амжилт хүсье гэж бодож байна. Тэгээд бас хэрэгцээтэй зүйл гарвал би бас та бүхэнтэй нэг ихэд бэлэн гэдгийг бас илэрхийлье. Тийм ээ. Ямар нэгэн зүйл гарахад одоо алуудаашка нэг ийм юм ингээд тэгэж нэг тим юм хийгээд тийм одоо телевизийн нэвтрүүлэг кино одоо юу хэдий те. Одоо ямар нэг юм хүнээр л дотоо штэ те. Тэгээд ямар нэг юм нэр хэрэг болдог шүү. Тэр үед тэгээд бас найстаа хандж байгаараа. Тий. Та бүхний хийж байгаа зүйлийг бас гигийн мөртөө байгаа учраас үнэхээр бас таалагдчихээн. Бас санаа сэтгэл нийлэхээр ийм сайхан зүйлийг хийж байгаа учраас их баяртай сайхан байна. Тэгээд олон сайхан зүйлийн тухай ярилцлаа. Одоо тэгээд сайхан цайлж аваад морт идав. Юу төрүүлэх хөдлөе. Та хоёр мань тэгээд араас бас ажил төрөлтэй юм чи. Удаа садахгүй гарах байлгүй те. Тэгнэ одоо маш их гарна да. За тий. Манад ирж хонсонд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Хийж байгаа зүйлсийн маань олон дүргэж бас энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн туслан гээд зүйл дээр танаа нэвтрүүлгээр дамжуулаад бас одоо энэ орон нутагт байгаа болон хэрвээ энэ туслан гэж байдгийг мэддэггүй эцэг эхчүүд байвал бас ирэх жил манай туслан дээрээ хүүхдээ явуулж амраагараа гэдэг зүйлийг танаа нэвтрүүлгээр дамжуулаад бас хэлжүүл зүгээр наа. За маш их баярлалаа. Энийг тэгээд одоо нэг үзэж байгаа үзэгчд маань цаашаага бас одоо юм чинь тэгэл нөгөө ам дамжаал явдаг шүү дээ. Та тооны нэвтрүүлгийн нэг дугаар тийм сайхан хөдөлмөрч залууг бил оролцсон байна. Тим юм байдгийн байх шүү. Тэгээд цаашаага нөгөө хэрэгцээтэй шаардлагатай байгаа хүнд нь хүртэл те. Сайхан одоо түгээгээд өгөх хаа гэж бодож ш те. За ингээд бичиж байгаа. Лоо яа гэж бичсэн. Тэгээд энэ дээр нь ингээд дарахаар бид нэг арилчих. За ингээд ийм агаагүй хэрэгэлдэг энэ самбар шивүүр ингээд жижигхэн бэлхүүрийн осрыг. Оо за. Ахныг ашиг зүйд болохгүй бах. Гэтэ дурсгалтай. Ачаа дурслахаа зүйлд хийчихэ. За тэгээд хоёр найстаа маш их баярлалаа. Цаашдынхаа ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. За тэгээд баярлалаа. Хоноосын явдал туйлын их баярлалаа. Танаа хамт олон бас ажлын амжилт хүсье. За маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Зүрхэнд минь дэлбэдэштэй. Хари минь ганцсанаа. Зүрхэнд минь дэлбэдэштэй. Зүрхэнд минь дэлбэдэштэй.